За сайн байна. Миний одоо хацны бодчих гаргасан шийдвэр блог хийж эхлүүлэх байлаа. Тэгээд ямар ч тач би өнөөдөр шалгалтаа өгөхгүй явж байна. Тэгээд өнөөдөр шалгалтаа өгчөөд угаасаа та нар description хэсгээс уншичаад орж ирж байгаах. Шанхай мажор үзэх гээд явж байна. Ямар ч тач өнөөдөр сургууль дээр очиж шалгалтуудаа өгчөөд тэгээд буцаж гэртээ ирэх одоо боломжгүй амжихгүй байх гэж бодож байна. Ямар ч тач шууд сургууль дээр очиж шалгалтаа өгчөөд байжгаад шууд онгоцны нисэх бодол руугаа яваад ниснэ гэж бодож байна. Би сая метронд жоохон нойр өрөөд тэ унтмаар санагдаад суудлалтан готлно. Газ гүйжчихсэн готлаа. Нүдний шлээ зүгөө жоохон унтж байгаа босоод ирлээ. Одоо тэгээд амжих гад ямар тач хүлээж л метро. Одоо энэ өдрийн нислэгүүд ер нь тэгээд явалтууд бол бүгдээ амар хүлээлттэй учраас яг хүлээж мүлээж ийшээ тийшээ явахтай амар ядрах бах. Жилт өдрөөснийг часлах уу? Жохон ядарч гинөө өглөө эрт 5 цаг босоод гэрээсээ гарсан. Одоо болтол явсаар л энэ одоо өдрийн 14 цаг 15 минут болж байна. Цаг 14 цаг 57 минут болж байгаа маань. Тэгэхээр шууд эндээс явцгаая. За би онгоцныхаа тикетийг бичүүлэх гээд Инчоны нисэх бодол дээр ирсэн байна. За тэгэхээр би юутаж тикетийг бичүүлчихэд гараад ирлээ. Одоо шууд татгшаа шүү яваа орчид өө. Уусаа энэ гадаа нь байгаад яах вэ? Яа, сая би баг 1 цаг хинт орж ирэлчлээ. Орж ирэхин тулд. Уусаа жоох эрт ирдгэн ч гэсэн болсон юм байна. Одоо тэгээд надаа дахиад 1 цаг явах цаг байх шиг байна. Тэгээд энэ хоорондоогээс юм олж идчихэд тэгээд нэг тавтай тухтай явъя да. Өглөөнөөс шүр нэлээ ядарч байна. Онгоцон доород бол ер нь шууд унтчих واخаа л гэж бодож байна. Тэгээ буугаад угаасаа манай найзууд бас очсон байгаа. Тикетээ үзүүлээд онгоц руу орох гэж байна. Тэнд харагдаж байгаа онгоцонд сууж явах юм шиг байна. За ингээд миний Шанхай руу явах аялал энэ үрээд эхэлж байна. Дэлхийн хэмжээний мажор тоглолт. Ямархуу зохион байгуулалттай одоо яг юугаар илүү өөр үдгийг хэдүүлээ харцгаая. Миний хувьд бол өмнө нь Монголд бол Монголын e-спортын холбооны сэтгүүлчээр ажилладаг байсан. За тэгээд тухайн үедээ бол 2-оос 3 тэмцээнийг одоо зохион байгуулалтанд нь оролцож байсан. Тэгэхээр энэ удаагийн Шанхай мажор яг ямар болж өнгөрөхийг надад бол амар сонирхолтой байна. Ягаад гэвэл миний анхны мажорыг бас үзэж байгаа тохиолдол болохоор нэлээд сонирхолтой байна. Тэгээд бас тийч чаддаг л гэж байна. Маргааш буюу 12 сарын 12-ны 15 цагаас Монгол золоо Маус багийн хооронд тоглолт явагдах болно. Тэгээд тэр тоглолтоор юутай ч уулзъя. Шанхайд газартлаа. Оо нэлээ чиглэг үнэртэж шүү Солонгосоос. За тэгэхээр Шанхайд ирсэн байна. Буудлын хайж уханд. Тэгээд өнгөрсөн таксигаар ирчээд энд нэг 24 цагийн дэлгүүр энэ тэгээд иш орж ирээд нэг жижиг саж идэх хуухан авчаад өрөөндөө өвтөж оръё. За hi guys. Өнөөдөр буюу 12 сарын 12-ны өдөр болсон байна. Шанхай мажорын тоглолттой өдөр. Бид өнгөрсөн сая нарт харагдаж байгаа буудлаасаа гарч байна. Тэгээ буудлын хувьд гэх юм бол хараад өчигдөр орчоод нэг жоохон онцгой санагдчихсан чаа. Унтчаад тасаад ирсэн чи айгүй гоё ямарчлаа. Үнээр nice амтлаа. Тэгээд юутэйч сая өглөө босчоод хувийн ариун цэврээ жоохон хангачаад өнгөсөө гарч ирсэн чаа. Гифт гэдэг нэг юм хөрхөн чихнэлтэй. Дотроо нэг чихэр мэхэр хийцэн байна. Өнгөч юм. Айгүй гоё санагдчихлаа.
Одоо нэг тоглолт эхлэхэд нэг яг 2 цаг тутам. Нөгөө нэг стадионоосоо би нэг жоохон хол байгаа. Тэгээд тийш явахын тулд бас нэг такси барих хэрэгтэй. Тэгэхээр нэг гэс тэрийгээ зохицуулчаад таксиндээ ороод. За ер нь бол зөв шүү буугаад яг шууд аренагийн гаднаас ахуулаад итвэлээ. Олццгаая заа. Би таксинаасаа буугаад шагаа мэж оруулах газартаа ирчлээ. За манай Монгол цай. Үзэгчд маань бол нэлээд ажиллаж байгаа харагдаж байна да. Гадных гэхээсээ илүү ерөнхий хятадууд маань өөрсдөө нэлээд их ирсэн байна. Аргагүй дээ тэгэд нутаг дээр нь зохион байгуулагдаж байгаа анх удаага гэдэг утгаараа нэлээд одоо ач холбогдол өгөхөлгөө. Сая өчигдрөөс хойш би одоо ингээд наашаа ирж байхдаа иммиграшн нүртэл надаас асуусан. Яг гэж орж байгаа байлээ хятад руу гэдэг. Нэлээд ууртай царайтай нэг гай байсан байхгүй. Тэгээ Шанхай мажор үзэх гээд ирсэн юм аа гэсэн чинь өөдөөс амар инээгээд нэлээд дортой оруулсан. Тэр нь орох замдаа нэлээд олон шалгуулах юм шиг байна да. Аз болж би яг өөрийнхөө орох хэсгээр олоод ороод ирсэн байна. За одоо тэнд яг юу авах юм шиг байна да. Тикетээ үзүүлээд давхар гадаад паспортоо үзүүлж орох юм шиг байна. Энэ мажор яг тэгж оруулж байгаагаараа бас өөр байсан. Нэг хүн 2 тасалбар авах боломжтой. Тэгэд тэр хүний тасалбарыг өөр хүн ашиглаж болохгүй. Тэрийг яаж шалгах вэ гэхээр анхнаасаа бүртгүүлсэн гадаад паспортын дугаараа гадаад паспорттайгаа заавал үзүүлэх ёстой. Нэвтрээд ороод ирлээ. За мажор маань нэлийн гоё болох юм шиг санагдчих шүү. Орж ирэхээс ахвалаад нэлийн өндөр зохион байгуулалттай. Маш олон хүний хараа хандлтанд ор. Тэгээ зохион байгуулж байгаа газар нь ч гэсэн өөрөөсөө бас хятадууд бас угаасаа яалтчгүй ямар нэг юм зохион байгуулахдаа маш сайн гэдгийг бол бид бүхэн мэднэ. Бээжингийн олимпиар хүртэл олимпик зохион байгуулж байгааг яаж зохион байгуулсныг бид бүхэн бас мэднэ шүү дээ. Хятадууд бол авьяастай. Тэс хүмүүс зураг авах болж байна. Энэ тэгээд юу юм бэ лээ? Орсон хүмүүс буцаж гарахгүй. Би ядчих хат ингээд цүнх мөхтэйгээ бүхэнтэйгээ явж байгаа. Яа тэгвэл буудлаа өнөөдөр сэлж байгаа. Тэгээд угаасаа нэлээ орой очих учраас өглөөнөө шууд буудлаа ингээд захиалж чадсангүй амжсангүй. За би орж ирээд суух гэж байна. Тэгсэн чинь одоо энэ бүх сандалныхын доолт юм байна. Ийм юм тавьчих. Одоо энэ яг юу вэ гэдгийг мэдэхгүй л юм. Тавьчих. 12 сарын 12-ны гэсэн байна. Миний мэдж байгаагаар. Тэгээд бид авчиг гэж байгаа үс яг ямар юм байсан бэ гэдгийг харахлах. Би бол нэлээд дээгүүр судал авчижээ. Гэхдээ тоглолт маань бол ямар ч асуудалгүй харагдана. За манай монголчууд бол юустай техно газараас аваад ирэхээ юм шиг байна. Бензин босцсон мараатай байна. Some well-rounded preparation, some good skills on the server. Zeno, for you, what has it been like from friends, family, people supporting you from back home? What did they say when you achieved it? I think Kita bercerai itu Jackson, ada tuh di setiap restoran, di jalan itu Ayasa, dia sendiri dengan saya. За ингээл бичлэг хийгээ суужсэн чи харин тэр доор юм болоодсан янзаарсангүй. Мара плюс 2 маань гарч ирсэн. Нафвэтого яжнаа. Миний бодлоор бол манайх Ancient-ийг сонгох магадaltaй. За менежер маань ингэж хэлж байна.
ирсэн байна. Паша. Мистер Паша. Саро. Сензу. Сензи. Сензүү төлнө. Араас мараагаар чичнаа. За мэдээж цомдоо ер нь хөлбөмбөгийн түүхэнд ч хурж болдгоо гэж үздэг юм да. Хөлөхгүй байх үедээ манай. Mongols on fire. 得天下大再见，但为什么呢？白一眼左往回退，哎，这局还是往里面拧，我这几乎8把拧，自己推这个烟弹被踩出来，新闻方向我长廊的宝来的压力。 За тэгээд дөнгөж сая эхний маань Монголд овертайм гаргаад алдчихлаа. 16 аваад байрцтайгаар Маус эхний маань авлаа. Тэгээд гадаанд гарч ирээд иймэрхүү зарж байгаа юмнуудыг аллаа. Оо. Айгуу гоё цэнх байна. За энэ бас бомбер нэ. Бомбер айгуу гоё юм байна. Гэтэ энэ жоохон ч юу нь бол бөөсөртийн юм шиг байна. Старцгай. Counter Strike 2024. За тэгээд Шанхайг илэрхийлсэн луутай. Тэнд Шанхай мужир 2024. PJ-лээс гарч байгаа. За би тэрийг авах юм уу гэж бодоод байна. Би айгүй хөөрх харагдаад байна. Энийг очихлаа. Гоё харагдаад. Саяхан энд орч очрог байсан чам. Битүү очрт болчихжээ. За одоо map 2 эхлэх гэж байна. Маус өөрсдийнх нь пиклсэн. Ньюк тоглох юм билээ. Сайт тэгээд манайх нэлээд гайгүй эхлүүлчихээ. Сти талаасаа нэлээд бариулчлаа. За яах вэ? 2 map байгаа. 2 map аваад арчаал аячих. За Монгол цэг маань 2-0 ярьцсан байна. Тэр мондог байсан шүү. Маус ялтч авлаа. Мондог авлаа ялтч. 再次恭喜帽子部的。 这两位，哎，这个你别说，每次碰到人群当中，你还真不好找着他。这可是上海美女啊，赵看，这谁能打得过他？哇，这打你喊了起来了，赵看，真的是，确实。打人有可能不是第一发子弹爆头的。 За ютэж би Шанхай мажорыг үзэж агаад за сая Liquid 7 Spirit гэсэн хоёр баг тоглож илаа. Тэгээ миний утасны цэник үнэхээр яг дуусах гэдэг болохоор бигээс буудал руугаа ч юм уу эсвэл яг явж нэг power bank олж авахгүй бол за ютэж ингээд гараад ирлээ тэр арталт манай сая үзсэн мажор үзсэн арена маань байна. Би тэгээд
Зүгээр ч чадахгүй нэг юм авчлаа. Гой санагдчихэв. Одоо тэгээд юутай ч явж нэг юм мэдэнгээ. Буудлын руу ер нь явъя гэж бодож байна. Хүш. За энд юу зорж байгааг хамтдаа харцгаая. Спирит өмсгөл, читүүгийн өмсгөл хоёр шүү. Тэр нөгөө нэг дэлгэцэн шүү дээ. Тэр дэлгэцийг чеклж үзэж байгаа юм бах та. Тэнд нь тэгээд монголцын өмсгөл байгаа харагдаж байна. Энд мэдхгүй л юм. Тэгтээ ямар ч тач гой багууд юу байна. Энийг үзэж болт юм лээ. Энэ дэлгэц байна нөгөө нэг. Одоо энэ мажорт ашиглагдаж байгаа. 500 хэдэн зэрэгцээ. Тэр дэлгэцийг хараад байна. Тэгээд энд харах юм бол монголцын өмсгөл байна. Би одоо ингээд мажороо дуусгаад надад цаана дахиад 2 хоног илүү сул гарч ирж байгаа. Тэр 2 хоногтой би юу яа гэж бодоод байгаа. Нэг явж үзүүлэх газруудаараа үзүүлээд гой сонирхолтой газруудаараа өөрийгөө бөгөөд та бүхнийг үзүүлэх юм. За энэ бол би зэ. Одоо шинт ингэж л явж байна. Энэ дээр нэг тэр хөвч байгаа. Юм та. За би нэг хоолны газар орж ирсэн. Тэгээд хоолнууд үзэж байна. Нэг энэ хөө гой гурилтай шүү дээ. Энийг хэлсэн хоол шүүхтэй. Тэр надад таалагдсан. Тэгээд би энийг хийдтэй мэй гэж бодож байна. Нөгөө нэг борш гэдэгтэй. Тэгээд бас сэндвич байдаг. Сайн юм. Бинзтэй амар гоё төртэй байсан. Нөгөө нэг Вьетнамд ч бодолтой жих нөгөө өглөөнийх нь хоол ирээд тэр нэг юм талхтай юм сэндвич ирсэн байхгүй яг талхтай шүү. Тэгээд би тэрийг идсэн чинь надад амар гоё санагдаад би тэгээд доошоо нь бууж дахиж гуйгаад надад дахиад хоёрыг өгч гэдэг хоёрыг авч чадчихсан. Би нөгөө нэг жуус зоош би энд айгуу зоош шоус хоёрын нэг юм. Зоошин нэг чинь жуусин нэг жуусин нэг чинь нүдний үлээ. Энэ ус юутай өөрчлөлт. Тийм. Миний камера уг нэг нааг дагдаг байхгүй юу? Гоё гоо. Тэ чиний тайлбар хийчих. One please. Hey. 这个。Yeah. 这个吗？ Garlic bread. Yeah. 这个。 талхын над айлын ах хоёр жишээ талхын. Rice noodle гэж. Гоё юм. Би зөв шүү талхын авч. Thank you. Тэгээд өнөөдрийг жоохон дүгнэе л та. Өглөө босоод буудлаас гарахаас авах юм. Буудлаас гарахад надад бэлэг өгч эхлүүлсэн. Буудал. Тэгэхээр надад тэр нь амар гоё байсан. Арена руу ирэх гэж би баг нэг цаг шахуу такси хэлсэн. Надад такси бол угаасаа баригдаагүй. Тэгээд би аппликейшнээр хайж баригдааг байхгүй. Тэгээд би гараа өргөж нэг такси зогсоогоод, хоёр такси зогсоогоод, гурван такси зогсоогоод үнэн нь ерөөсөө ингээд дандаа дэш үн хэлээдсэн байхгүй. Тэгэхээр нь би ерөөсөө тэр таксинуудыг үгүй гэдээ явуулчаад тэгээд таксиэр байгаа дахиад нэг такси зогсоогоод нэг арайч нэг такси зогсоож байгаа. Тэр такситэйгээ бахан ярилцсан эцэст яг миний хүссэн мөнгөнд явж өгсөн. Тэгээ угаасаа л гарах ёстой байсан мөнгө нь миний өх мөнгө байсан.
Тэгээ би яг тэрүүгээр явсан. Тэгтээ ингээд хийх мэдхгүй хүнд бол яг хятад бол ингээд жоохон скам санагдсан шүү. Өдөр нь очрлох бол нэг тийм асуудал байгаа. Айгүй урт очрлох болсон. Тэгээд Монголд маань маш азгүй өдрөл байлаа зүгээр. Түүнээс бодолтууд нь бол хамаагүй илүү, манай хамаагүй илүү тоглож бүр агуулгын хувьд бүр шал угаасаа илүү өссөн юм. Тэгж байгаа л барилцсан. Тэг барилж явахдаа хүртэл ер нь л ингээл дандаа нэг эсрэг, хоёр эсрэг, гурван эсрэг нэг манайх гурлан морлоо байж байгаа ч юм. Алдаад нэг жоохон хэцүү юм алдсан. Тэгээд ихний Ancient гэдэг мap дээр Синзу ерөөсөө тоглож чадсан. Энэ бол хамгийн том хожоогүй шалтгаан заяа. Нэг муухай ч гэсэн одоо ингэж нэрийн зохиж хэлж байгаа ч гэсэн. Тэгээ хоёрт Please өнөөдөр үнэхээр тоглоо. Ancient дээр. Энэ хоёр хэрвээ ядаж зүгээр л бүх раунд дуусахад 24 раунд байгаа шүү дээ. Ерөөсөө тэнцэх мэт оф тайм болохгүй. 24 раунд болоход зөвөр 12 килл давуулсан ч юм уу 12 3 килл давуулсан байсан болол махаал зөжсөн байна. Яа гэвэл өнөөдөр бензиний бол бүр зүгээр хүм шиг тоглоог үзье. Харь гариг юм шиг тоглосон. Тэгээд араас нь техноос өнөөдөр зүгээр л дуусгасан. Бүх дүүлүүдээ авч чадчихсан. Хэцүү ситүэйшнээс тоглолтыг өөрийнхөө тал руу эргүүлж гой раундуудыг авч ирсэн. Тэгээд 910 бол өнөөдөр хийх ёстой юмудаа хийсэн. Гэхдээ давуулан хийдэг юмудаа ерөөсөн. Яг хийх ёстой юмудаа хийсэн. 910-т өнөөдөр бол яг энэ тоглолтын хамгийн нормал хэмжээнд байж чадсан. Яг гоё. Бүх юм нь одоо нэг дав суучранд харцсан гэдэг шиг. За Синзу гинэ. Инзи техно хоёр бол өнөөдөр л дуусгасан амар байсан. За яг хөө гэхдээ энэ мажор чинь манай Монголын хувьд тэгээ Азийн хувьд хамгийн анх удаагийн Legend Station гарч ирж байгаа. Тэгэхээр энэ бол байж болох үзүүлэлт зэ. Манайх хэдий бусад бүх багийг хожих чадвартай гэж би боддог байхгүй. Чадaltaй ч гэсэн энэ чинь STV баг штэ. STV-ийн багууд бүгдээрээ хинэн чинийг очих боломжтой. Энэ надад ирсэн миний захиалсан хоол. Энэ дээдлийнх нь юу юм бол мах юм шиг байна. За тэгэхээр заяа би бүр амар ахиц дэвшилтэй явж байна. Хоолоо идчихээд гараад ирээд нэлээд бас алхаж явж байгаад заяа. Бүх юмнуудыг ухаж үзэж байгаад метрогоор яаж явах, тэгээд газрын зургаа яаж ашиглах, мапад агаад яаж явах бүгдийн учрыг олчих шиг боллоо. За ятаж би метроныхоо буудлын руу ороод ирчихлээ. Ямар ч тааж энэ хэлийг нь бол ойлгоно гэдэг бол амар хэцүү байна. Гэтэ ханзыг ялгаж салгаж унших бол жоохон хүндрэлтэй байна. Гэтэ яг нэг жоохон хальт тулгаж байгаа л дараагийнхын зогсоол нь хаана. Тэгээ нэг хальт харж байгаа л явчих болж байна. Бас чадахгүй юм байхгүй дээ. Метрон дээр бол гайг баг. Тэгээ амртаж метроноос буугаад буудалд очичоод хэлье. Хөөе. Сайн надад амар